Албан сүлд модны гэрлийг асаалаа. Шатхуун түгээлтийг 4 хоногийн дотор тогтвортой болгох албан даалгаврыг аж ахуйн нэгжүүдэд өгчээ. 207 дугаар байрны буурин дээр орон сууц барихаар нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөг баталжээ. Нийслэлийн хэмжээнд онгорсаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Оюу толгойн нотлох баримтыг 2 дахь өдрөө шинжилэн судаллаа. Брэдэд хүчтэй засан шуурганы улмаас авто замын нөхцөл байдал хүндэрчээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Нийслэлчүүд шинэ оноо төв талбайд сүлд мод засаж угттайг 2017 оноос хойш ашиглаж байгаа уг сүлд мод нь 22 м өндөртэй, 12 диаметр өргөнтэй, 800 орчим шилмүстэй. Сүлд модыг 2000 цэгэн гэрэл бит тоглоомоор чимгэлсэн байна. Хотын удирдлагууд нийслэлийн иргэдийн хамтаар сүлд модны гэрлийг энэ сарын 10-ны 19 цагт асаалаа. Өчигдрийн хувьд бол Улаанбаатар хотын станцыг бол бүрэн хангаад хөдөө нутгууд руу баруун тишээ гарч эхэлсэн. Аж үйлдвэр Эрдэс баялагын сайдад дамжин ям газрын тосны бүтээгдэхүүн импортлогчтой уулзаж 4 хоногийн дотор түгээлтийг тогтвортой болгох, орон нутагт хэрэглээг дундын зурчлалгүйгээр хангах албан даалгавар өгчээ. Сайдын аж ахуйн нэгжүүдэд өгсөн албан даалгаврын хэрэгжилтэд албаныхан газар дээр нь танилцсан байна. Танаа дээр одоо бол нэг 30-аад сум, 33 сум үндсэндээ дизель түшгүй байгаа. Ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр өнөө маргааштай нэг сайн шахаад жижиглэнгээ жиглээд авчмаар байна. Хоёр дахь асуудал нь бол тэр нөгөө бөөн дээрээ бас нэг хяналтуудаа тавиад нэг шагийн одоо арилжаа бий болж байгаа гэдэг нэг ийм асуудлууд байгаа. Танаа автомобилийн нөөц чинь хэд вэ? 657. Тий, тэгэхээр шин бас одоо дайж шүү дээ, тий. Хийн түлшний дэлбэрэлтэд өртөж чадсан 207 дугаар байрны буурин дээр орон сууц барихаар эх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ. Өнөөдрийн байдлаар барилгын 10 давхрыг буулгаад байгаа бөгөөд үлдсэн 3 давхрын энэ сард буулгаж дуусгах юм байна. Тус байранд 67 өрхийн 250 гаруй хүн амьдардаг бөгөөд тэдэнд түрээсийн төлбөрт 6 сая төгрөг олгодог байна. Нийслэлийн хэмжээнд он гарсаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Баянзүрх, Хаанмул дүүрэгт дийлэнх нь бүртгэгдсэн бөгөөд 376 нь явгнаар, 98 тээврийн хэрэгслээр 132 нь ундаг болон захилгаан дугуугаар зорчиж байхдаа тус өртжээ. Ослын улмаас хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан 140 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 71-д нь эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна. Оюутлага бүлэг ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, улсын их хурлын хянан шалгах төр хорооны нотлох баримтыг шинжилэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдөр хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь түүнийг олон улсын зах зээлийн жишгт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын талаар мэдээлэл сонслоо. Брэдэд хяахт орчимд их хэмжээний засан хунгар үүссний улмаас авто замын нөхцөл байдал хүндэрчээ. Ялангуяа оронгой орчмоор явах боломжгүй болсныг жолооч нар хэлж байна. Житад мөн үзэгдэх орчин хязгаарлагдсны улмаас ачааны машинуудын бөөгнөрл үүссэн байна. Түүнчлэн тарбагтай дүүрэг орчимд ачааны автомашин дараалан зогсжээ. Ice Global 100 хормын мэдээгээ дуулгалаа.